манай төрийн энийг бүр нэг юмыг нэг аргалах гал, залдах гал, тойрох гал, бултах гал гэдэг нэг юм яг одоо харагдаж байгаа. Норог имэний тухай ярьж байгаа тэр 8 залуугийн тухай ярьж байхад юун 3 хүний баримтлагаа яриад байгаа юм цагтаагийн дараа. Мэдээлэл судалж орж ирэл дээ. Бид нарт өгсөн мэдээлэлээр одоо авсан мэдээлэлээр энэ дээр бас хууль зүйн сайд тодорхойлоод хариулаад өгөөрэй. Норог цэгмийн сайтад ажиллаж байсан нэг хүн орогдсон. Хоёрдугаарт тэр тоног төхөөрөмжнүүдийг шалгахын тулд гэрчээр байлцуулахын тулд тэр хүмүүсийг авч явсан болохоос саатуулаагүй гэж хэлээд байгаа. Тэр залуучууд гарч ирэл хэлсэн шүү дээ. Тэр өрөөнд байхаас нь хойш тоног төхөөрөмжөө дахиж хараагүй. Бүр юу аваад явсан ч мэдээгүй. Жагсаалтын одоо хүртэл үзүүлээгүй. Орж ирэх худлаа мэдээлэл өгöd. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь бол ингээд ийм худлаа аргалах гэсэн тайлбаруудыг сонсоод энэ бол нэг тийм онцгой юм биш. Би бол одоо зүгээр шууд дүгнэлт хэлэх гэж байна. Би өөрөө сэтгүүл зүйд бас улс төр нийгэмд нөлөө бүхий контент хийжсэн. Өөрөө ийм дарамтуудад өчнөө өртөж явсан. Зүгээр пост оруулсныхаа төлөө цагдаа дуудагдаж явсан хүний хувьд бодлоо бичснийхаа төлөө дуудулж явсан үед энийг мэдэж байна. Энэ бол юу болсон бэ гэхээр яг тэр Норог цэгмийн залуучуудын хийсэн нэвтрүүлгийг л үзье гэсэн. Манай ерөнхий сайдын гэр бүлийн багийнхан. Тэгээ үзэх гээд тэр даалгаврыг нь цагдаагийнхан биелүүлэх гэж оролцсон гэж би бодож байгаа. Тэгээд төхөөрөмжүүдийн хураагаад 8 залуутан цуг хамт хураагаад явангууд энэ Норог цэгмийн энэ залуучуудын дунд ийм нэр хүндтэй гэж юусоо мдээгүй бодоогүй. Өөртөө мэддэггүй байсан тийм сайт байдгийг. Гэтэл залуучууд бүгдээрээ үздэг, дэмждэг л байсан. Ингээ явж исэн араас нь нэг гишүүн нь нэг тийм хэрэгт хутгалцсан байж тараад ингээд дансны мэдээлгээд ингээд цаашаа хөврөө явсан. Одоо ингээд нөхцлөд юу болж өөрж ийн гэхээр энэ алтан гэрэл сайд л ерөөсөө энийг хэвлэл мэдээллийн одоо энэ орчныг, энэ арчлалыг ер нь байхгүй болгож байгаа юм шиг тал руугаа нэг хүн рүү чиглэсэн. Ер нь яг одоо л баларчаад байгаа юм шиг яваад байгаа. Үгүй шүү дээ. Би дүгнэлт хэлж байгаа. Энэ бол энэ ерөнхий сайд усноос нь хойш эхэлсэн. Нямбатар сайдын үед бүр энэ хэргийг зүгээр самбар тавьж агаад хэргийн материалыг дэлгээ задлаад ярьдаг. Хэрэг сэтэрсэн шүү дээ. Дараагийн сайд энх хоёр дээр ч энэ үргэлжилжсэн. Энэ болохгүй зүйл өнөөдөр хүртэл үргэлжлээд байна. Энийг ер нь алтан гэрэл сайд маань өөрөө ер нь юу гэж бодож байгаа вэ? Энэ өвлөгдөж ирсэн муу мухайг ер нь засъя гэсэн бодол байгаа юу? Энэ өвлөгдөж ирсэн буруу зүйлийг олж харж байгаа юу? Энийг л ер нь шийдий гэж одоо арчсан намаас бид нар бас нэг энэ засаг масагт нь ороод ажил хийж байгаа байлгүй дээ. За л одоо самбуу гишүүний хөндөж байгаа шиг асуудал үндсэндээ цаашаа шийдвэрлэх хэрэгтэй асуудал мөн үү мөө? Зарим зүйл дээр бол одоо шууд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Сая бол энэ хүмүүсийг шалгагдж байгаа хэрэг донд цагдаагийн байгууллагаар гаргаж тавьсан үндэслэл нь өөрөөр хэлбэл энэ чинь хэд хэдэн хэмт хэрэгүүдэд энэ субъектууд ингээд тус тусдаа шалгагдаад байгаа зүйл нь бүтэн хамт олныг энэ зүйл ангиудаар шалгагдж байгаа юм шиг харагдчихсан учраас энэ эргэлзээг тайлахын тулд прокурорын зөвшөөрлийн хүрээнд 9.3 тэрбум төгрөг гэдэг мэдээлэл хэлсэн. За тэгэнгүүт энэ мэдээлэл нь эргэж мушгигдаад бүтэн сайтын харлуулах үйл ажиллагаа мэт болоод явцсанд харамсаж байгаа. Тэгэхдээ энэ мэдээлэл бол прокурорын зөвшөөрөлтөөр дээрээс нь бүгдээрээ ч одоо хэлж байгаа үнэн тоо байсныг харсан баг. Харамсалтай нь таны хэлээд байгаа одоо гол зүйл байна. Энэ үнэхээр хэвлэл нийтлэл хэрэгчлөөнд халдсан үгүй юу гэдгийг бид нар явуулсан үйл ажиллагаа. Энэ явуулсан үйл ажиллагаанд тавьсан хяналтаар тогтоохоос өөрөөр энийг тогтоох боломжгүй. Бид энд суугаад хэдийгээр манай цогтоод байгаа төрөний хэлдэг үнэн энэ улсад ажиллах хяналтын хамгийн чухал том механизм ажиллаж байгаа боловч өнөөдөр хэргийн аль нэг талын юм үйл баримтаар энэ дүнэлтэх болцоо байхгүй. Таны саяны хэлсэн үгэн дээр гарч байна. Энэ хүүхдүүд гарч ирээд тоног төхөөрөмж үзээгүй хараагүй гэж хэлсэн гэж. Нөгөө талаар энэ нэгжлэг хийсэн, үзлэг хийсэн үйл ажиллагаа хуулийн дагуу явуулсан гэж тайлбарлаад байгаа. Хэрвээ хуулийн дагуу явуулсан бол хөндлөнгийн гэрч байлгаж, энэ хүмүүсээр өөрсдөө нь гарын үсэг зурулж, протоколдож, видео бичлэгийг хийдэг. Энийг хийгээгүй явуулсан байх юм бол жинхэнэ таны саяны хэлсэн зүйл рүү явна. Гэхдээ өөрсдөө гэдэг субъектив байдлаар бид нар буруутгахгүй. Өнөөдөр гэмт хэрэгтэй тэмцэж байгаа зүйлийг шалгаж байгаа хүмүүсийн үгээр шууд буруутгаад байдаг бол
хэн нэгэн хэдэн жил энэ олон хүний нус нулимсаар тоглосон нэг итгээд гадаадаас мэдгдэл хийнгүүт ингээд шууд буруутгаад хэргийн материалыг задлаад байдаг бол энэ үйл ажиллагаа явахгүй. Харин шалгах ёстой зүйл мөн үү? Ингэж хэлсэн, ингэж явсан гэж байгаа энэ үндслүүд нь шалгах ёстой зүйлүүд мөн. Тэр мөрдөн байцаалтынхаа протоколоор нотлох баримтуудаараа нотлогдохгүй бол энэ өөрөө зөрчил мөн, цаашлуул, гэмт хэрэг мөн. Ийм л үйл явдал байгаа. Тэгэхээр тавьж байгаа хүсэлт бол хэрэгт буруутгаж байгаа буюу сэжиглэж байгаа, шалгаж байгаа хүн бүх төрлөөр юу ч хэлж болно энэ эрх чөлөө. Өөрийгөө хамгаалах хэрэгтэй Монгол улсын иргэн хүн. Нөгөө талаар энэ цагдаагийн байгууллага чи ингээд цаашдаа хэрэг төвгөө мөрдөх үйл ажиллагаа явуулах юм уугүй юу? Гэмт хэрэгт мөрдөгдсөн хүн дээр ямар нэг ажиллагаа хийж болох юм уугүй юу? Энэ талаас нь л би хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэрэгтээ тэмцэх үүрэгтэй хууль зүйн дотоод хэргийн яамыг тэргүүлж байгаа хүний хувь санаа зовнил нь энэ дэр гарч байгаа шүү. Би маш тодорхой хэлсэн. Энэ цагдаа нарыг ерөөсөө шууд буруутгаагүй байна. Энэ цагдаагаар улс төрийн алхам хийлгэж байгаа ерөнхийдөө засгийн газрын тухай ярьж байна. Энэ удаас бас анхны тохиолдол биш гэдэг тухай баримт ноттоод ярьж байна. Олон жил үргэлжилж байгаа энийг олон улсын байгууллагуудын үнэлт дүгнэлт хүртэл хэлээд гэж манай дотоодын хүний эрхийн комиссны хүртэл суудсан хэлээ сууж шít. За тодорхой асууя. Хил мэдээллийн хэрэгслүүтэй холбоогүй гэж байна. Тэгвэл тэр төхөөрөмжүүд 14 терабайт файлыг 5 хоног хуулаад байгаа юм. Яасан үзэж дуустгүй. Задлж үзээд байгаа юм уу? Утсын тоолоод байгаа юм уу? Хизээ өгөх юм. Тэнд нэг нэвтрүүлэг байгаа. Яагаад өгөхгүй байгаа? Юу гэж бодож байгаа? Энийг ер нь. Одоо энэ нь хил мэдээлэлтэй холбоотой асуудал нь энэ л биш үү? Энэ файлаа авмаар гэдэг шүү дээ. Харин наадах чи ер нь бол одоо самбог гүшүүнэ би түрүү нөгөө юу сануулсан. Одоо ингээд яг хэргийн юу руу энэ их хурлын юу чинь бол ингэж бас ордог механизм биш. Гэхдээ Алтан гэрэл сайд энд тий яг энэ Алтан гэрэл сайд энд хариулах хүрээндээ өөрийнхөө одоо мэдж байгаа хүрээндээ та хариулаад явчих. Энэ яг үндэ Ганбат гишүүн сая тэндээс задлсан юм чинь гэж үгэлж байна. Прокурорын зөвшөөрлийн хүрээнд явж байгаа гэдгийг би дахиад хариуцлагатаар хэллээ. Энэ мэдээлэл болгон прокурорын зөвшөөрлөнд хэрэгжилж байгаа. Тэр 14 терабайт гэдэг мэдээлэл жишээлбэл би мэдэхгүй анх удаага сонсч. Энэ бэхжүүлэх ажиллагаа процессын дагуу яаж явж байгааг би мэдэхгүй. Таны тавьж байгаа шаардлагыг бол ойлгож байна. Ийм байх ямар байх ёстойг нь ойлгож байна. Энэний талаар яриад эхлэх юм бол ёстой жинхэнэ хэрэг ярьсан болох гэдэг. Тэгэхээр нэг зарчмын байр суурийг бол би маш сайн түр мүлгийн уралд ярьж хэлсэн та хэлсэн ойлгож авч байгаа. Ер нь гэхдээ асуудал бол яаж ихссэн бэ гэхээр яг таны хэлсэн шиг чи арчсан намаас томилогдсон хууль зүйн сайд байж ээж энэ талаар яага мэдээлэл өгдөггүй. Цагдаа нар чи ингэхгүй байна мэдээлэл өг гэж л асуудал ихэлсэн. Мэдээлэл өгсөний дараа яагаад мэдээлэл өгсөн гэж өрнөж байгаа. Ийм учраас ер нь бол таны зөвлөгөө хүлээж авч байгаа юм лээ. Энэ бол зүгээр нэг гэмт хэрэг. Нэг хэрэг л ярьдаг боллоо. Зүгээр л ингээл явж байгаа ямыг ус төрчүүллээ. Ерөөсөө тийм биш л дээ. Тийм бишийг нь мэдээд манай хууль зүйн байнгын орон дарга Цогтбаатар гишүүн өөрөө санал гаргаад хууль зүйн байнгын оргоор байх ёстой хүмүүсийг нь байлгаад бусад байнгын орондоо байхгүй гишүүдийг суулгаад хилцүүлж байгаа талархаж байна. Яг ийм хилцүүлгийг бид нар маш олон хийх ёстой. Төр яах гэж байдгийг. Иргэнээ хамгаалах гэж л байдаг. Талцуулж ийн гэдэг. Одоо бидний энэ хандлагаасаа засах ёстой юм нэг нь юу вэ гэхээр бид нар бүгдийг улс төр болгож хардаг. Угаартаж хүн нас урчлаа гэх эмгэнэнгүүд битгий улс төрчөөд бай. Гэр бүлэрээ нас урчаад байна гэд хүүхэд нь ойлонгууд тэр мэдээллийг дарах гэж оролддог л ийм л засгийн газар тааштай бид нар. Одоо ингээд хэвлэл мэдээллийн байгууллага бүр хамаг юмаа хураалгаад нэг нэвтрүүлэг хийсэн биш. Нэг ийм болж байгаа юм биш үү гэж ярихаар парламентын гишүүд нь ярихаар улс төрчөөд байна. Нийгмийн асуудал болгоод байна. Талцуулаад байна гэдэг. Энэ талцуулдаг бага бид нэр буруу хараад байна. Энэ талцуулдаг баг чинь одоо би одоо нэр үсэлүүдийнхэн одоо монголчууд бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Хав харахгүй болгож байгаа шүү дээ энэ нийгмийг. Энэ улс төрийг
түүнэр харахгүй болгож байгаа шүү дээ. Сошиалыг ер нь хэн удирдах байгаа? Манай улс төрчид нэг юм андуураад байгаа. Ард түмэн ийм юм бодож ийн гэ фейсбુક ухаад таймлайн харангуудаа монголчууд масс нэрээ ийм юм бодоод байна. Энд итгээд ингэж бодоод байгаа. Бид нарын сошиалыг давж нийгмээж олж харахаа байдлаа сохорсон шүү дээ. Сошиалыг тэгж удирдах бидний нүдийг хааж байгаа шүү дээ. Тим хүмүүс засгийг толгоолж байгаа шүү. Тим гэр бүл засгийг тодорхойлж байгаа шүү. Тэгээд ингээд тэр асуудлыг ярьсан хүмүүсийг улс төрчлөө талцууллаа гэдэг. Тэр хүмүүс чинь Монголын цагдаа нар Монголын иргэдийг хооронд нь зодтолдуулаад байна шүү дээ. Тэр хүмүүс. Цагдаагийн даргаыг хэн тавьдгийг? Ерөнхий сайдын санал болгосноор их хурл томилдог үстэй. Тийм болцсон биз дээ. Одоо энэ болж байгаа асуудлууд төр тийг хинтээ хариуцлага ярих. Ерөнхий засгийн газартаа ярихгүй өөр хинтээ ярих. Цагдаатай холбоотой асуудал. Өчигдөр нэг лайв хийсэн залууг манай хуульзан сайд бас жишээ татаад байна. Тэрэн дээр нь бас хэлье. Одоо ингээд энэ засгийн газрын өмнө маш том даалгавар бий боллоо. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хэлж байгаа тоогоор бол энэ мөрөөдөө бооцоо тоглоом Монгол улсыг 500 сая Америк доллар гадагшаа гаргацсан байна гэдэг тоо гаргаад ирсэн. За 9 тэрбум нэг дансаар орсныг бид нар харлаа. Тэр дунд цагдаагийн албан агч сард 75 сая төгрөгийн цалин авдаг байсан тухай ярьлаа. Энийг шалгах бах. Энэ юу хэлж ийн гэхээр тэр 500 сая доллар Америк долларын зүгээр 9 тэрбум төгрөгийнх нь асуудал ил гарлаа. Энийний цаана энэ 500 сая Америк долларын мөрийг мөшгөхөд энийг ер нь илрүүлж шийдэх л ёстой шүү. Энэ бол том юм гарна. Ер нь хууль орчны байгууллагын тусламжгүйгээр ийм төрлийн хуулиар хориотой гэмтэргүүд явах боломжгүй гэж би боддог.